Кагамура сүдрийн тосгон. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Сүдэргүй хүн. Кагамура тосгоны шөнө ер бусын харанхуй. Энэ харанхуй бол зүгээр нэг гэрэлгүнх биш. Харин юугч залгихад бэлэн өтгөн хар манан юм. Хинч гэрээсээ гарахыг хүсэмгүй энэхүү чихүүдс хүрмүдэш тосгоны хүнсний дэлгүүрийн эзэн Эно өнөөдөр ердийнхөөсөн оройтож хааж байлаа. Тэрээр лангуун дээрх кассе машиныг унтрааж дэлгүүрийнхээ хуучирсан модон хаалгыг нь дотроос нь түгжлээ. Дэлгүүрийн таазанд байх урт цагаан гэрэл зийз хэмээн дуугарч үе анивч. Эно ядарсан нүдэрэн тааз руу нэг хараад хүйтэн гараан хооронд нь үрэн дулаацхыг хичээлээ. Квитер энэ мананго тэр аманда ийм буфтнав. Гэнэт дэлгүүрийн арын агуулгад ямар нэгэн зүйл зөөлөн унах чимээ гарлаа. Эно хөшөж орхив. Юу эсэн бэ? Харах уу аль эсвэл өөр зүйл үү? Тэрээр аажмаар эргэж харанхуй агуулга руугаан харлаа. Дэлгүүрийн анивчих гэрэлд түүний сүүдэр шалан дээр урт мөрий болон харагдана. Эно агуулга руу алхмаар ойртох тусам агаар улам хүйтэн бас зэврэн болж байлаа. Яг тэр мөчөд түүний сүүдэр Эногийн өөрийнх нь бие хөдлөөгүй байхад шалан дээрх сүүдэр нь үйл ялэг чичирхийлж толгоогоо хажуу тийш нь болгов. Эно нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр гараа өргөж үзлээ. Түүний гар өргөгдсөн ч сүүдэр нь гараа доор нь хിവэр үлдээжээ. Тэрээр айсантан амьсгал нь хүндэрч бачимдан арагшаа ухрах гэтэл түүний дагцны ард хэн нэгний мөсчиг хүйтэн амьсгал мэдрэгдэв. Эргэж харах гэсэн ч амжсангүй. Маш нарийн хэрнэн бараг үл үзэгдэх төмөр зүү түүний хүзүүний ард яг гавлын яс залгагдах хэсэгт маш зөөлөн зоогдлоо. Өвдөлт мэдрэгдсэнгүй. Зөвхөн түүний өмнөх ертөнц аажмаар харлаж чихэнд нь ус орж байгаа мэт дүлэрч эхлэв. Түүний сүүдэр шалан дээрээс тасарч харанхуй манантай нэгдэн уусхыг тэрээр хамгийн сүүлд олж харжээ. Эногийн амьгүй бие шалан дээр унахтан ямар ч чимээ гаргасангүй. Би өөрийгөө Кайто Кагаяма гэдэгт итгэхийг хичээдэг. 38 жил энэ нэр минийх байсан. Гэхдээ Кагамурад эргэн ирснээс хойш энэ нэр минь яг л өөр хүний баг зүүсэн мэт тухгүй санагдах болсон. Кайто гэдэг нь далаа гэсэн утгатай. Гэвч би энд далаа биш сүүдрийн ууланд живж байна. Би ахлах сургуулийн багшаар томилогдсон эрэхтээ үүнийг ердийн нэг томилолтол гэж бодсон. Миний төрсөн тосхон миний мартагдсан хүүхэд нас. 20 жилийн өмнө би яагаад эндээс явсан нь ёор сандаггүй. Ээж минь намайг шүндүнд аваад зугтсан гэдэг чи юунаас яагаад зугтсныг нь би хизээж асууж зүрхлээгүй. Өнөөдөр ажлын эхний өдөр. Тосхны гудамжаар алхахад манан яг л могоо мэт хөлийг минь зогсоо зайгүй сааралтан ороо. Надтай зүрх хүмүүс тэд намайг таниад байгаа мэт харц тулгарх боловч хэн ч үг дуурахгүй мэд мэдэхгүй. Тэдний царай яг л баг өмссөн мэт хувирлгүй хоосон. Миний нойргүйдэл энд ирснээс хойш уламд ордлоо. Энэ тосхонд шүн болохоор цаг хугацаа зогсчихдог юм шиг санагдана. Зочид буудлын өрөөндөө суугаад өөрийнхөө сүүдрийг ширтэн. Лааны гэрэлд миний сүүдэр ханан дээр бүжиглэх боловч заримдаа тэр миний хөдөлгөөнөөс арай эрт хөдлөд байгаа юм шиг. Аль эсвэл арай хожуу зогсоод байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрүүлнэ. Би хийм харж байна уу? Эсвэл энэ тосхны агаар намайг солиоруулж байна уу? Өглөөний 7 цаг. Кагамура тосгоны цагта Курасаки Эногийн дэлгүүрийн гадна зогсоно. Тэрээр 40 орчим насны хизээж инээмсэглдэггүй хүйтэн харцтай нэгэн. Тэр Эногийн цогцос руу доош харан зогсохдоо тамхиа гүн сорлоо. Бас нэг. Ийм тэрээр аяархан хэлв. Түүний туслах болох залуухан цагдаа чичирсэн хоолоогоор
Дарга. Энэ хүн сүүдэргүй байна. Дэлгүүрийн гэрэл тод тусаж байсан ч Эногийн цогцны доор ямар ч сүүдэр байсангүй. Яг л түүний бие гэрлийг нэвтрүүлдэг шил болон хувирсан мэт. Курасаки цогцыг эргүүлж хараад чихнийх нь ард байх өчүүхэн жижиг нүхийг оллоо. Энэ бол аллага биш гэж Курасаки хэлээд тамхиан газар хаяж няцлав. Энэ бол тосхны хар дарсан зүүд. Зүүдний дагуул сүүдэр нүхэл хүнч бас өгдөг. Яг тэр мөчөд Кайто дэлгүүрийн хажуугаар сургууль руугаа явхаар өнгөрч байлаа. Тэрээр хүмүүсийн бөөгнөрлийг хараад зог тусав. Курасаки түүн рүү харцаан шилжүүллээ. Түүний харц Кайтогийн цээж рүү мөсөн жад шиг нэвтрэх шиг болов. Яг л түүнийг өөрөөс нь илүү таних мэт. Сайн байна уу? Таныг өмнө нь харж байсан мэт санагдаж байна. Сайн байна уу? Тийм ээ. Би багада энд амьдардаг байсан юм. Өнөөдрөөс ахлах сургуулийн багшаар ажиллахаар Токиогоос томилогдсон. Энд юу болов вэ? Аллах. Хэмээгээд Курасаки цагдаа тамхиан соров. Та одоо явсан дээр хичээлээсээ хоцорлоо. Анхны өдрөөсөө хоцорч болохгүй үсттэй. Гэд яг л бүхнийг мэдэж буй мэт хүйтэн харцаараа дахин ширтэв. Ойлголоо. Та бүхний ажилд төвгүүдад явах. Гэд би холдох гэтэл ардаас багшаа гэж Курасаки дуудлаа. Таны сүдрийг би өмнө нь харж байсан юм шиг санагдах юм. Та 20 жилийн өмнөх тэр хүү мөн үү? Кайто энэ асуултанд хариулж чадсангүй. Түүний хоолойн зангирч зөвхөн толгой дохив. Курасаки ойртож ирээд Кайтогийн чихэнд маш аяархнаар шивнэв. Өөрийнхөө сүдрийг сайн хянаарай та. Кагамурад сүүдэр бол хүний нүгэл бас дурсамжинд байдаг юм. Хэрв сүүдэр чинь чамаас төрүүлж алах бол чи хэдийнэ үгсэн гэсэн үг. Хэмээлээ. Хичээл тарсны дараа Кайто ангидаа ганцаараа суун сурагчдын дэвтэр засаж байлаа. Гэнэт ангийнх нь үүдэнд нэгэн охин зогсож байгааг анзаарав. Тэрээр 17 орчим насны туранхай маш цонхгор царайтай охин байлаа. Сайн байна уу багшаа? Түүний хоолой яг л зүүч шиг алс холоос сонсогдоно. Сайн байна уу? Чи аль ангийнх вэ? Хичээл хэдийнэ тарчихсан шүү дээ. Гэж Кайто хэлэхэд охин айжмаар анги руу орж ирэв. Намайг Юри гэдэг. Би хичээлд сурдаггүй. Би зүгээр л алсаас бүгдийг ажиглаж байдаг. Кайто охины ярьсныг ойлгосонгүй. Тэр охин Кайтогийн ширээний өмнө ирж зогсоод түүний сүдэр рүү ширтлээ. Түүний нүд нь ямар ч хүүхэн хараагүй мэт бүхэлдэн хар өнгөтэй байлаа. Таны сүдэр их сонин юм гэж Юри хэлв. Тэр танд дургүй байна. Тэр танаас зүхтахыг хүсэж байна. Таныг унтаж байхад тэр хаашаа явдгийг та мэдхүү. Охины энэхүү асуултанд Кайтогийн зүрх хүчтэй цохилж эхлэв. Чи юу яриад байгаа юм бэ? Хүний сүдэр хаашаа явахгүй шүү дээ. Юри үл ялэг инээмсэглэхэд түүний уруул нь цуурсан мэт харагдав. Кагамурад хүмүүс үхдэггүй. Тэд зөвхөн сүдрэн алддаг. Сүдэр нь алга болсон хүн дурсамжгүй болж хоосон хүүхэлдэй шиг тосгоноор тэндэг. Та энэ огойг харсан уу? Тэр одоо манан дотор өөрийнхөө сүдрийг хайж байгаа. Гэж хэлээд Юри охин эргэж харалгүй ангиас гарч явав. Кайто түүний араас гүйж гарсан боловч коридорт хэнч байсангүй. Зөвхөн шалан дээр Юригийн зогсож байсан газарт нэгэн нарийн урт төмөр зүү хэвтэж байлаа. Тэр шүн Кайто өрөөндөө лаасаагаад толны өмнө суулаа. Түүний толгойд Юригийн хэлсэн үг цагдаа Курасакигийн анхааруулга зогсоо зайгүй цуурайтана. Тэрээр хаажмаар цамцаан тайлж толинд өөрийнхөө биеийг харлаа. Гараа хөдөлгөв. Толгоогоо хажуу тал руу налуулав. Толин дох тусгал нь түүнийг яг таг дагаж байна. Шалан дээрх сүүдэрнч бас. Гэтэл Кайто гайхшран нүдэн томорлоо. Түүний ард хананд туссан сүүдэр нь ганц биш байв. Түүний өөрийнх нь сүүдрийн хажууд арай жижигхэн эмэгтэй хүнийг шиг хэлбэртэй
өөр нэгэн сүүдэр хананд наалтсан харагдаж байлаа. Гэвч энэхүү өрөөнд түүнээс өөр хинч байхгүй. Тэрхүү танихгүй сүүдэр аажмаар хөдөлж Кайтогийн сүүдэр рүү гараан сунгав. Тэр нь яг л Кайтогийн сүүдрийг боож эсвэл түүнээс ямар нэгэн зүйлийг тасдаж авах гэж байгаа мэт харагдана. Кайто айн сандран эргэж харсан боловч түүний ард хинч байсангүй. Зөвхөн хоосон. Өөрөөс нь өөр хинчгүй өрөө. Тэрээр дахин толь руу харахад хананд тусах өөр нэгний сүүдэр Кайто руу хараад амаа маш томоор ангайлгаж орилж байгаа мэт дүр үзүүлв. Гэвч ямар ч чимээ гарсангүй. Өрөө анир чимээгүй, зөвхөн Кайтогийн түгших амьсгалал сонсогдоно. Кайто айсандаа хүзүүгэн бартал түүний хуруунд нэгэн хүйтэн хатуу зүйл мэдрэгдлээ. Тэрээр толинд ойртож хүзүүнийхээ ард талыг харав. Арьсан дор нь ямар нэгэн нарийн зүйл хөдөлж байгаа нь харагдав. Яг л судас шиг, гэхдээ илүү шулуун. Тэрээр хуруугаараа тэр хэсгийг тэмтэрэхэд түүний арьсыг нь нэвтлэн нэгэн нарийн төмөр зүүнний үзүүр цухын гарч ирэв. Гэрэл анивчин Юри охины хоолой сонсогдов. Таны сүүдэр хэдийнэн биеэн дааж эхэлжээ, Кайто багшаа. Та маргааш өөрийгөө хэн гэдгийг санах болов уу?